сангийн сайдууд, за төв банкны ерөнхийлөгч нар нь уулзаж тэр жилийнхээ болны ойрын жилүүдийн эдийн засгийн тойм, төлөв байдал учирч болох сорилтууд энийг бол ярилцдаг. За үүнээс олон тийм хоёр талын уулзалтууд бол нэлээд их хийгддэг юм аа. Тэгээд энэ удаагийн уулзалтанд оролцоод харахад бол ерөнхийдөө бидний төсөөлж ирснээр дэлхийн эдийн засгийн дүр зураг бол гайгүй байхаар харагдаж байгаа. Манай эдийн засагт бол сөргөөр нөлөөлөх нөлөөллүүд бол том бага харагдаж байна. Энэ бол хамгийн сайн мэдээ байсан гэдгийг бол хэлье. Мэдээж анх тайлангаа тавих танилцуулга хийхэд бол улсын валютын санал нэлээдийн болгоомжлсон байдалтай танилцуулга хийсэн. Тэгээ уулзалтын төгсгөл төр бол энэ нэлээд тийм өөдрөг байдал руугаа шилжиж эхэлсэн. Яагаад гэвэл мэдээж том охон эдийн засагт Америк, Хятад, Европын холбоо, Япон зэрэг улс орнууд бол өөрсдийнхөө төлөв байдлыг бол гаргаж нэлээд тавьж яригдсан. Тэгээд нэлээд өөдрөг байдлаар эдийн засгийн тоймоо гаргаад тэгээд бол уулзалтууд тарсан цаана 10 гаруй хоёр талын уулзалтуудыг бол хийгдсэн. Ийм болсон гэдгийг хэлмээр. Одоо улсын валютын сангийн хөтөлбөрөөс манайх ер нь бол заас хугацаанд гарчих боломжууд байгаа юу? 2020 оны 4-р сард бол хөтөлбөр бол дуусах учиртай. За хөтөлбөрийн хүрээнд бол мэдээж одоо юу тулгамдж байгаа вэ гэдэг асуудлуудыг бол нэлээд сайн яригдсан. Эдийн засгийн тоймыг одоо яригдсан тэр томоохон хуралдаан дээр бол одоо Монгол улсын эдийн засгийн өсөлт өндөр. Өрийн хэмжээ огцсон, буурсан, төсвийн одоо нэгтгэл, төсвийн сахилгад сайжирсан, ашигтай гарсан зэрэг ийм бол амжилтууд бол бас дурддагдсан. Мэдээ сорилт нь бол одоо банкны салбарт байгаа сорилтуудыг бол бид нар Монгол улс шийдэх ёстой гэдэг зүйлийг бол бас яригдсан байна. Ингээ байдлуудын эерэг байгаа дээ тий. Өөр одоо эдийн засгийн нөхцөл байдал дээр дадахаар наан гарах юм боломж байх уу? Та тэр талаар ер нь сан солилцсон уу? Наан гарахаас өмнө манай эдийн засгт байгаа сорилтууд хэвээр байгаа юм л да. Тухайлбал одоо энэ 2021 он төлөгдөх ёстой Мазалагийн гэдэг бондын 600 сая доллар, 2022 онд төлөх 1 тэрбум Америк долларын Чингис бондын төлбөр, 2023 онд төлөх ёстой 800 сая долларын бонд, гэрээгээ бондын төлбөр, 2024 онд төлөх хоролдоо бондын 600 сая долларын төлбөр. Ийм зүйлүүд байгаад идэг. Тэгэхээр бас энэ бол сорилт бол хэвээрээ байгаа. Сангийн ам бол энэ өөрийг бол эдийн засаг дээр дарамтгүй, валютын аншин дээр дарамтгүй байхаар шийдэх саналаа бол боловсруулад яригдаад бас тэр олон улсын валютын сан бусад одоо томоохон байгууллагуудаа ойлголцож дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байгаа. Улсын хурлаас оюутлогоо дээр ажлын хэсэг гараад 11 гишүүн ажилласан. 11 гишүүн одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шалгалтын дүнгээ танилцуулсан юм байна л та. Нэгдгсэн байдлаар ингээ гарын үсэг зураад баталгаажуулаагүй ч гэсэн одоо гишүүд 11 гишүүн тус бүртээ нэг ийм санал хөрвүүлсэн. Тэр дунд бол энэ далдуурхан бүтээн байгуулалтыг зогсооё гэдэг ийм саналыг хөрвүүлсэн гэдэг мэдээллийг ажлын хэсгийн зарим гишүүд яриад байна л да. Далдуурхан бүтээн байгуулалтыг зогсоочих юм бол манай төсөв хөндрөх үү? Эхлээд дүнэлтийн үзмээр байна үү дээр тааж ирмэг. Капитал банкнд одоо 400 орчим тэрбум төгрөг. Энэ төрийн мөнгийг яаж эргэж олж авах вэ? Энэ нэн шаардлагатай мөнгө үү? Эсвэл одоо ингээд санд удаан хугацаагаар байршаад байж хэвээр мөнгө байсан уу? За ерэн Капитал банк бол өөрөө 2014 баха 4-5 жилийн өмнөөс л эхлээд бол ер нь бол амаргүй байгаад байсан шүү дээ. Тэгээ сая банк одоо дампууруулах шийдвэрийн сая бол төв банк бол гаргаж байна. Зүгээр энэ дээрээс би ямар зүйл хэлэх ёстой вэ гэхээр яг хуулийн дагуу авах ёстой арга хэмжээг цаг тухайд нь авахгүй болохоор хохирол бол нэмэгдгийг л харуулж байгаа. Тэгэхээр хуулийн дагуу одоо хэн бугаанч байсан хин ч одоо хүсэлт тавьсан бай. Энэ бол хуулийн дагуу ямар шаардлага тавигдвал нөхцлүүд нь биелүүл тэр авах ёстой арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч явдгүү одоо гай юм болов гэж би харж байгаа. За ерөнхийдөө бол энэ
Капитал банкн дээр бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нийлээд 240 орчим тэрбум төгрөг бол та байршиж исэн. За дээр нь хөгжлийн банк бас 52 тэрбум төгрөг 42 жилөө байршуулж исэн. Энэ нөгөө 14 онд нь ялгаа авахгүй байршуулсан байсан. За жижиг дундын бас 40 50 тэрбум төгрөг бас байршиж исэн. За нэг хоёр дээд сургуулийн дансны нийлээд 6 орчим тэрбум төгрөг бас байршиж исэн. Зэрэг ийм одоо банк байгаа. За 2016 оны 8 сараас хойш бол нэг төгрөг нэмж байршуулаагүй. Тэнд байршижсэн мөнгийг бол буцааж авах оролдлууд бол нэлээд хийгдсэн юм байна. Тухайлбал одоо эрүүл мэндийн даатгалыг аваад үзэх юм бол удаа дараа даалбан тоод явуулж бичиг хандж мөнгөө буцааж авах оролдлууд хийжсэн. Тэгэхдээ нэгэнтээ нэг банк нь өндөрцөн байсан учраас төлбөрийн төлж чадахгүй явсаар байгаа л одоо энэ өдрийг хүрсэн юм байгаа. За улсын төсөв байгаа тийм ээ. Улсын төсөв байна. Дараа нь эрүүл мэндийн даатгалын мөнгө байна. Нийгмийн даатгалын мөнгө байна. Эдгээр нийлж байгаа орон нутгийн төсөв нийлж байгаа нэгдсэн төсөв болдог. Улсын төсөв мөнгөн дээрээс бол ганцхан тэр житүүгийн мөнгө одоо байсан. За бусд нь бол ерөнхийдөө бол одоо гайгүй. Олж авах найдвар. Олж авах найдварыг бол тэр капитал банкны одоо зээл авсан зээлүүдийн буцааж төлөвлөх замаар за капитал банкны одоо өөрсдөө нэг хөрөнгө эднэрийг нь л одоо борлуулдаг юм уу авдаг юм уу тийм хэлбэрээр л алдагдлыг хохирлыг бол төлөвлөлөө шүү дээ. Үнэс биш хин нэгний одоо буруутай арилж яана банктай гаргасан алдааны өмнөөс усын төсөв мөнгө төлнө гэсэн ойлголт огтхомч байхгүй. Ерэн тэгээд цааш таваад үзэх юм бол альва нь ямар нэг аж ахуйн нэг өөртөө алдаатай үйл ажиллагаа явуулчаад тэрүүгээ усын төсөөс мөнгөний төлөвлөлөнд гэдэг ч юм уу. Нэг арилж яана банк үйл ажиллагаа хариуцлагагүй хийгээд тэрүүн дээр нь хяналтыг бас авах арга хэмжээгээ цаг тухайд нь аваагүй ус болоод өссөн хөвлөг усын төс төлдөг байж болохгүй шүү дээ. Хариуцсан ажиллаад хариуцлагатай хийх хэрэгтэй гэдэг ийм л зарчмын байр суурь. Төсвийн орлого ер нь давгүй байгаа юу? Одоо чинь 4 сар гэдэг чинь 4 сар болчихлоо тий. Эхний удирлаар Монгол улсын төс бол 196 тэрбум төгрөгийн ашигтай байна. Бүх төлбөр тооцоонууд цаг хугацаанд хийгдэж байгаа. Эдийн засгийн төлөв байдал бол бидний тооцож байсан хэмжээнд гарч болов гэсэн юм бодолтой байгаа. Ер нь орлого дээр бол тааваг сайн санаж байгаа. Одоо 19 оны төсвийг хийхдээ сангийн орлогыг хэтэрхий өөдрөг тооцсон гэдэг шүүмжлүүд хэлжсэн. Шүүмжилж байсан. Гэхдээ бид нар бол нэлээд бодиттой тооцохыг бол оролцсон гэдгийг бол хэлж ирсэн. Тэгээ одоо эцэгт бол ерөнхийдөө бол бид нар 2019 онд төлөвсөн орлогоо бол биелүүлчих болов гэдэг л одоо бодолтой тэр зорилготой ажиллаж байгаа. Манай татвар гайлынхан бол сайн ажиллаж байгаа. Ер нь хийдээ энэ татврыг gaйл татвар хоёроо бид нар одоо цахимаар холбож ажил бол нэлээд идэвхтэй явж байгаа. Олон програмуудыг, системүүдийг шинжилж байгаа. Тэгээ таавд анзаарч байгаа заримдаа нэг програмууд дээр доголдол хараад хүмүүсүүд жоохон уналтаа байдаг. Гэхдээ энэ ажлуудыг бид нэр хийхгүй бол үнэхээр болохгүй. Тэгээд энэ цахим жилжүүлэх энэ ажлыг бол бид нэр энэ нэлээд идэвхтэй хийгээд энэ ондоо ер нь гол ажлуудыг хийчихье гэсэн бодолтой. Цахимд шилжчихвэл энэ өөрөө эргээд аж ахуй нэгж бизнесүүдэд амар. Нөгөө нэг жил болгон 4 тайлан гаргах чинь цахим шилжиж алга болно шүү дээ. Тоон багасдаг, хяналт шалгалт нь буудаг, онлайнаар юм харцдаг. Ийм болох юм зорилттой ажиллаж байгаа. За улсын төсөв, gaйл татврыг болоо шинжлэх ийм зорилгын сангийн яам тавиад ажиллаж байгаа. Үүний дараагаар хөрөнгөний бирж даатгалын тогтолцоог бол бид нар бас нэг юм зөв голдролд нь орол юм шинжилж хийсэн ийм зорилготой ажиллаж байгаа. Нэлээд шахав ажиллаж байгаа. За баярлалаа.